Мэдээллийн технологи шинжилх ухааны парк. Тэмцээний эхлэлээс уламжлал явсаар манай шүүгчдийн дундаас нэг шүүгч маань оюутан залуустай мэдээлэл өгдөг байгаа. Ингээд шүүгч цэцэгмаагаа орж байна. За сайн бацхан залуусаа. Зуны сайхан нарлаг өдөр бас манай энэ хүү үйл ажиллагааг маань зориод хүрэлцэн ирсэн та бүхэндээ баяр хүргэе. Яасан жаахан дуу мотой байна вэ? За нэг жижигхэн хөөрхөн сэргээх тоглоом тоглож бүгдээрээ тэгээд хамтдаа ярилцгаая. Өдөр нэг жижигхэн тоглоом тоглоно. Зарим нь мэддэг байж магадгүй, зарим нь мэдгүй байж магадгүй. Эхлээд надтай хамтдаа хийгээд дараа нь хамтдаа хийж байгаа. За энэ баага. Баага дөрөвтэй. Боржмор хоёртой. Бааганы дөрөвтэй, боржмрын хоёр үлгэрээ 6 хавтарстай ийм хөвчтэй заяа. Машаалаа. За зэрэг хилээд явж. За нэг хоёроо яваа. Баага дөрөвтэй, боржмор хоёртой, бааганы дөрөвтэй, боржмрын хоёр үлгэрээ 6. Армено. Андерчүүл юм гэдэг бол маш хурдан сэтгэдэг юм, маш хурдан шүүж чадах юм байна. Тийм учраас энэ бол та ихээр юу ч шахах хэрэгтэй. За нэг хоёроо яваа. Баага дөрөвтэй, боржмор хоёртой, бааганы дөрөвтэй, боржмрын хоёр үлгэрээ 6. За таби тань үсэт. Окей. За нэг хоёроо яваа. Баага дөрөвтэй, боржмор хоёртой, баага дөрөвтэй, боржмрын хоёр үлгэрээ 6. Маш сайн. За энд сэндраа босчоод их юм байна. Мөн бүгий гэсэн ингээд үгүй би айгаад юм гэж ажиллаж штэ энэ чинь. За үсэж байна. Дээ баярлалаа яваа. За тэгэхээр манай яг энэ хүү pitch арга хэмжээнд өмнө нь оролцож байсан хүн байвал гараа өргөе. За ганцхан хүн байна те. Тэгэхээр бүгдээр анхны удаа гэсэн үг. За мэдээллийг хаанаас авав ирнэ? Залуучуудаа. Мэддэг байсан. Ирж үзчихсэн хүн байна уу? Нэг. Үзчихсэн нэг, оролцчихсэн нэг, хоёр боллоо те. За тэгэхээр манай мэдээллийн технологийн үндэсний парк маань саяхан нэр маань солигдоод шинжлэх ухааны парк мэдээллийн технологи болсон байгаа. За тэгээ өнгөрсөн 2 дугаар сараас ихтэй бид нар бол энэ Silicon House Pitch Day гэдэг энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэхүү арга хэмжээг бид нар ямар зорилгоор зохион байгуулж байгаа нөхрөө те entrepreneurship соёлыг төлөвшүүлэх, за тэгээд гарааны бизнес эрхчлэгчдийг хөрөнгө оруулагчдад те өөрсдийн бизнесийн санаагаа маш оновчтой зөв зөвтэй танилцуулахад нь одоо бэлтгэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Нөгөө талаасаа энэхүү арга хэмжээ маань entrepreneur хүн гэдэг бол ерөөсө тасралтгүй суралцдаг байх хэвээр. Өөрөөсөө тий өөрөө дадлагчгаас гадна бусдаас суралцах юм зүйлийг бол авдаг байх хэрэгтэй гэдэг үүднээсээ бид нар энэний одоо энэ экосистемийг бүрдүүлэх зорилгоор энэ ажиллагааг ингээд зохион байгуулдаг юм аа. За дараагийн нэг манай бас зохион байгуулдаг зүйл маань юу гэхээр манайх технологийн гэр буюу тех гэр гэдэг энэ Founders Space-ийг байгуулсан байгаа 3 дугаар давхарт 301 тавтад. Тэгэхээр энэ Founders Space маань бол ямар зорилготой вэ гэхээр яг та нартай адилхан тий бүтээлч залуучууд одоо шиний гэрэл хийлэгч креатив те ийм хүмүүсийг хамтд нь буюу co-working space цогт нь ажилуулад тэр хүмүүсийн бизнес санаагаа бусадтайгаа хуваалцах, өөрийн бизнесээ бусдаасаа одоо те чиний чадахгүй байгааг хажуучин сууж байгаа нэг хүн хийж чадна. Тэгэхээр та хоёрыг хамтруулад ингээд бизнесийг чинь илүү амжилттай болгох зорилгоор ийм co-working space гэдээ ажиллуулж байгаа. За одоо энэ 6 дугаар сарын 13-наас MIT-гийн бас нэг хөтөлбөр болох шааг та бүхэн мэдсэн юм байна уу? Мэдж जैन тий. За тэгэхээр яг энэтэй зэрэгцүүлээд манайх бас Game Accelerator-ыг бол зарлж байгаа. Энэхүү Game Accelerator маань яг мобайл хөгжүүлэгчдийг технологийн гэртээ байршуулад одоо та нарын яг тэр бүтээгдэхүүнээ тий прототипта хүмүүсийг хөгжүүлэх юм илүү одоо бизнесийг чи хурцах зорилготой юм Game Accelerator-ыг хэрэгжүүлж байгаамаа. За тэгэхээр өнөөдрийн энэ pitch-д бол 8 баг оролцож байгаа тий. Заяа 8 баг оролцож байгаа. Ялагч нь болохоор манай дээдлийн тех гэрт маань 1 сар өнгөө суух юм эрхийн бичгээр шагнуулна. Түүнээс гадна бид нар яг одоо эндээс шүүгчдэд таалагдсан тий үнэхээр гоё гейм хөгжүүлэгч байх юм бол тэр хүмүүсийг бас энэ Game Accelerator хөтөлбөртөө өнгөө хамруулах ийм боломжийг олох гэж байгаа шүү. Тийм учраас залуучууд та бүхэндээ бол амжилт хүсье. Манай pitch day бол дандаа өмнө нь нэг зочин ярилцлагатай байдаг. Тэгээ өнөөдөр бол 8 баг буюу олон баг байгаа учраас би та бүхэндээ товчхон танилцуулах хүргээд ингээд яг одоо бол pitch маань эхлэх нэ. За тэгээ залуучуудаа бүгдээр нь амжилт хүсье. За
Ингээд бүгдээрээ pitch эхлүүлэхийн өмнө ингээд дүрмээ танилцуулъя. Манай pitch хийж байгаа хүмүүс маань 2 минутын дотор өөрсдийн pitch-ээ танилцуулаад 2 минут буюу 120 секундын дотор pitch-ээ танилцуулаад pitch маань зөвхөн тухайн одоо минутанда амжаад тухайн pitch-ээ танилцуулах хэрэгтэй. Тэгэхээр шууд мик хаагдана. Тэгээд 3 минут асуулт асуугаад шүүгчд маань 3 минут асуулт асуугаад мөн 2 минут бол зөвлөмж өгөх байгаа. Ингээд та бүхэнд бол нийт 7 минут байна. Тухайн одоо энэ pitch-ээ хийж явах явцдаа ярьж амжаагүй зүйл байх юм бол ерөнхийдөө шүүгчд асуулт асуух болон асуулт асуухад түүнийгээ тайлбарлаад ингээд явах боломжтой байгаа шүү. За баярлалаа. Ингээд pitch эхлэхээс өмнө бүгдээрээ шүүгчдтэйгээ танилцъя. Мэдээллийн технологи шинжилгээ ухааны паркийн судалгаа хөгжүүлэлтийн мэрэгчлэлтэн Цэцэгмаа. Монгол Улсын их сургуулийн бизнес зөвлөгөөний төвийн ерөнхий менежер Үрд Мандах. Job Compass компани үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Дэс Саран. За ингээд оролцож байгаа залуучуудад амжилт хүсье. Мэдээллийн технологи шинжилгээ ухааны парк. Ер нь хангалттай судлаагүй байна гэж хэлэх гээд байна л да. Яг тэгэхээр миний зам гэдэг аппликейшн аль хэдийн хийгдээд Android дээр тавигдсан байгаа. Ер нь бол болдсон штэ бүх юм онлайн төлдөг болсон штэ. Төлбөр банкны мобайл ап ч гэсэн тэгдэг болсон. Тэгэхээр банкны мэдээж бол security бол нэлээд өндөр баг. Тэгэхээр чи яг яаж одоо тэр энэ банкных тэр хуримтлалыг чи ингэж банкны систем рүү ч ингэж орж явах тэр талаар юм юм уу? Яг нь ер нь ингэж штэ тий манай хүмүүс л би өөрөө хийж чадчихээн хүмүүс энд нэгэнтээ дурлаад байна. Тийм учраас энийг ингээл явжээ гэсэн санаа юм л да. Яг өнөөдөр яг ямар зорилгоор хүрээд ирв? Танд яг юу хэрэгтэй байна вэ? Мэдээллийн технологи шинжилгээ ухааны парк. Монгол улсад бас ийм сайхан үйл ажиллагаанууд болдог болж байгаад би бас хувийн хувьд маш их баяртай байдаг. За Монгол улсад гарааны бизнесүүд ер нь хөгжих юм байна. Entrepreneurship гэж тийм ээ, энэ зүйл бол хөгжих юм байна гэдэг ийм хувийн итгэл үнэмшил бол байдаг. Ягаад тэгэхээр одоо монголчууд бол ямиг маш хурдан сурдаг, сэргэлэн тийм ээ, олон хэлтэй хэл сурах чадвар сайтай гэдэг ч юм уу. Ийм одоо давуу талууд бол их байдаг. Тэгээ энийг маань бол бас одоо гадны байгууллагууд, олон улсууд ч гэсэн үнэлж байна. MIT сургууль үнэлж байна тийм ээ. Дэлхийн хэмжээний сургууль үнэлж орж иж байна. За манай мөсөн бизнес сургууль бол энтерпренеуруудын чуулган гэж үйл ажиллагаа бол 2 жилийн өмнөөс бол явуулж эхэлж байгаа. Жил болгон 11 сард явдаг томоохон ивент бий болгосон. За гарааны бизнесүүдийг бас Канадын виртуал хөтөлбөрөөр, инкубатор хөтөлбөрөөр дамжуулж бас Канадаас зөвлөгөө авах тийм ээ, ийм боломжуудыг бид нэр одоо тохироод явж байна гэдэг ч юм уу. Бас стартапууд ч гэсэн ийм үйл ажиллагаанууд нэлээд явагдаж байна. Тэгэхээр одоо Монгол улсад маань бол энэ стартап гэдэг зүйл бол одоо хөгжихэд бол маш одоо
ирмэг дээрээ ирсэн тийм ээ. Ингээд цахасаа ч гэсэн ер нь бол бас гаднаас санхүүжилт аваад ингээд явж байгаа зүйлүүд бол харагдаж байна. За манай IT парк бол хичнээн сайхан газар болсныг бол та бүхэн мэдж байгаа тийм ээ. Үнэхээр л одоо мэдээллийн технологийн чиглэлээр бид нэр стартап байгуулъя, юм хий гэх юм бол энд бол бүх нөхцөл бүрдсэн байгаа тийм ээ. Одоо ийм одоо ивентүүд явж байна. Өрөө танхимууд нь байна. За мэрэгжлийн хөтөлбөрүүд нь байна тийм ээ, сургалтууд бас байна. Тэгэхээр одоо биднэрт одоо бүх боломж хүрдэжээд байна. Энэ бүхнийг одоо ашиглаад бас та бүхэн амжилтанд улам их амжилтанд хүрээсэй гэж ингэж бодож байна. За тэгээд өнөөдрийн Silicon House Pitch өдрийнхөө ялагчийг би бас зарлах юм нэр хүндтэй үүрэг тохиолоо. За ингээд 3 дугаар байрнаас эхлээд зарлая гэж бодож байна. За манай өнөөдрийн үйл ажиллагааны 3 дугаар байрыг Монголын онцлогтой бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээл дээр гаргахын платформ хөгжүүлэх шийдэл танилцуулсан Тэлмэн шалгарч байна. Баяр хүргье. За 3 дугаар байрны шагнал бол дараагийн Pitch House-д бол үн төлбөргүй оролцох юм шагналтай байгаа. За 3 болон 2 дугаар байр тийм ээ. За дараагийн 2 дугаар байрыг хитвчний шийдэл танилцуулсан Ламсран гейм баг шалгарч байна. За ингээд 1-р байр манай өнөөдрийн одоо үйл ажиллагааны ялагчаар залуучууд хүүхдүүдэд тийм ээ өсвөр насныханд мэрэгжлээ сонгох юм одоо аппликейшнийг танилцуулсан хөтөч баг хөтөч тийм ээ шийдлийг танилцуулсан өсвөрийн баг шалгарч байна. Тэгээд гарч ирнэ үү гэж хүсэж байна. За өсвөрийн багт бол Silicon House Pitch Day 2016 оны 6 сарын 8-нд болсон Silicon House Pitch Day төрүүлсэнд баяр хүргэж ийм сертификат гардуулваа гэсэн ийм англи хэл дээр юу байна? Сертификат хүрж байна. Энийг дагалдаад IT паркийн Тэрк гэрд 1 сар байрлах ийм одоо эрх дагалж очиж байна. За баяр хүргье. Мэдээллийн технологи шинжилх ухааны парк.